За энэ C2 маягт ажлын цагийн тооцоог нэгтгэн тооцоолдог. Тухайн нийт ажилтны ажилласан болон ажиллаагүй цагийг бүртгэлээс татаж автоматар гаргадаг. За энэ дээр бол зөвхөн ажилчдын нэрсийг л гараар оруулсан байхад хангалттай. Бусд нь бол автоматар. За тэгээд энэ эхлэх огноог бол автоматар сарын сүүл огноог татдаг байгаа. За 2 сарын 28-нд автоматар татдаг чинь 3 сарын мэдээ татахын тулд 3 сарын эхний өдрийг оруулснаар 3 сар 31 хоногтой гэдэг татагтаад гараад ирж байна. За 3 сард бол амралт баяр ёслолын өдөр нэм байна. За ээлжийн амралттай хүний өдөр нэм байна гэж гараад ирж байна. За энэ бүртгэл шийднээс энэ ээлжийн амралтуудыг чи сод нүүзүүлээ. За энэ ээлжийн амралтын хасчаар ингээ ээлжийн амралт нь энийг хасагтаад гараад ирж байна. Энэ бол ерөөсөө ажилласан болон ажиллаагүй өдрүүдийг ажилласан болон ажиллаагүй цагуудыг яг сангийн яамны сайдын батлагдсан маягтын дагуу бүгдийн дэлгэрэнгүй задлж харуулнаа. Ажилласан бол илүү цаг болон илүү цаг нь шөнө ажилласан байна уу? Илүү цагаар ажилласан байна уу? Амралт баяр ёслолын өдөр ажилласан байна уу гэд бүх төрлөөр ингээд дэлгэрэнгүй үзүүлэх боломжтой. За ажиллааг бол ажиллаагүй цагийн шалтгаан тийм ээ, өвчтөй, чөлөөтэй, тасалсан, за хүндэтгэх бусад шалтгаан байна уугүй юу? Эдгээр бүгдийг дэлгэрэнгүй ингээ үзүүлсэн байгаа. За энийг анхаарах зүйл бол энэ ажлын цагийн тооцоо шийдвэрийг ажиллахад анхаарах зүйл нь болохоор энэ дээр эхлэх сарын эхний өдрөө гараар оруулна. За ажилчдын нэрсийг энд хуулж тавина. За тэгээ бусд нь бол автоматар. За анхаарах нэг зүйл нь болохоор тухайн жилийнхээ нийтийн баяр ёслолын өдрүүдээ шинчилж оруулах нэ. За энэ шийтэн дээр болохоор зөвхөн нөнгөөр тэмдэглэгдсэн өдрүүд нь бол сар өдөр нь өөрчлөгддөг. За бусд нь бол огноог солиод хിവэрэ байдаг бахнэ. За энэ огноог нийтээр амрах баяр ёслолын өдрүүдийн огноог шинжилснээр энэ дээр болохоор ND баг нь л татагддаг. Амралт баяр ёслолын өдөр гэдэг. За үүнээс ажил зохих өдөр ажилтны цагийг бол бүртгэл шийднээс татаж үзүүлдэг. За энэ C2 маягтай хийвлэхээр ингэж харагддаг. Цаг бүртгэгч болон шалгасан нэгтлэн бодогч гэдэг. Ингээд сангийн яамны сайдын 2017 оны тушаалын авсралтад заасны дагуу C2 маягт хуульд нийцүүлсэн хан шатны маягт бий болж байна.